За манайхан 2 хоногийн өмнө Владимирийн улсын уулын алтай гэдэг аймагт нэгэн аимшигтай үйл явдал болсон байгаа юм байна. За юу болсон яа вивгээд интернет зөхөд харсан чинь юу яасан юм байна. За тэнд байдаг нэгэн нуурын эрэг дээр дөнгөж сүү тавьсан хосууд балсараа тэмдэглэж бастай майхан энтерт хонжойх үед шөнийн цагаар Баавга гэдэг амтан морлон ирж тэр хоёрыг байтугай тэр хавийн бүс нутгийг дөргөөсөн амар хүчирхийлэл алан хятаан үлдсэн байна. Новод амьдэрдэг хос хоёр залуу яах вэ? Бас нэг амар зугаалга болж урагшаага нэг явъя гэж яг энэ горны алтай мужийн нэгэн жижигхэн нуурын эрэг дээр те яг тосгонтой ойрхон байсан учраас майхан байраад бас залуунасныхан те аргал зулан хуваалцаад байж тэл шөнийн 1 цагийн үед уулнаас нэгэн Баавга хурж ирээд одоо энэ хоёрын майхан л довтолсон байгаа. За гэрчүүдийн ярьж байгаагаар бол яхааргүй одоо хүүхэн сэрсэн орилж харалт өвгцэн. За Баавга хүүхнийг зуугаад одоо аваад явсан харин сүйт залуу майханд орооцолтод үлдсэн байгаа. Тухайн Баавга хүүхний амнасыг хохироочод одоо голын цаашаа гараад их ой руу орохыг бол хүсэж тэмүүлж одоо те тухайн бүсгүйг бол чирсэн. За энэ хугацаанд нь одоо тухайн хавьд амьдардаг байгаль хамгаалагч болон ойрхон явж исэн эргүүлийн машинууд одоо хурдан хөрөлцөж ирж тэнгэрт хийн буудлага хийж тухайн Баавга хөөж явуулах гэтэл одоо буундуу байтугай хүний дуунаас айхаа байж гсэн догширцсан Баавга тухайн хүүхний хэв нэг чирсээр аваад гол гатлсан. Гол гатлаа зогсохгүй ойроо чирж ороод ойдоо одоо тухайн хүүхний айцсуудаар намжтал одоо те аргалах маягтай газар ухаж булаа цаашаа хэв нэг явсан байдаг. Тухайн тусганы иргэдийн хэлж байгаагаар бол нэг иймэрхүү төрлийн хүнээс буунаас айхаа бойцсон 20 гаруй тонны одоо Баавга яг энэ хаваар одоо байнга үзэгдэж байгаа гэдэг тийм яриа хөөрөг хэлж байна. Ер нь Орос гэлтгүй Монгол руу одоо энэ их галт өмнөөс зугтсан Баавганууд нэлийн ойн зах руу гарч ир захаалж одоо хідэн үеэр амьдарч байгаа гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Тийм болохоор одоо хинти мөн одоо Төв аймгийн нутгаар дамнсан энэ богдуул тэрэлж гачууртын ой энэ төрөөр бас амьдрал аялал арх бол эдээний дээжмаа гэж ирэл цаатгаа хонжонжөөд өгдөг хүмүүс ерөнхийдөө ил цагаан Баавганыхоо бол боломжтой юм байна гэдгээ сайн мэдж байх хэрэгтэй. Ер нь Баавга гэдэг чинь маш хэцүү амьтан л да. Зэрлэг нийгэмдээ бол явдаг танк гэдэг нэрээр алдарсан хэрэргийн буусан бодоо шүвгөнд нэг үхээтэй байхгүй үгсэн ч өөрийнхөө доор олон хүнийг дэр хийж авч ухдаг ийм аймаар мангас амьтан байдаг. Тэгэхээр амьдрал бол аялал биш юм аа.